Сууд хөгжмийн зохиолч Людвиг ван Бетховены ээж нь төрөлхийн тэмбүүтэй байсан гинэ. Тэр эмэгтэй 8 хүүхэд төрүүлсэн бөгөөд 2 хүүхдээ нь сохор, 2 нь дүлий, 1 нь сэтгцийн өвчтэй байжээ. 8 дахь удаага жирэмслэхдээ бүр архичин болсон байсан тул эзэн дэх тэр хүүхэд нь бол ерөнхийдөө хүсээгүй хүүхэд байв. Азар тэр үед аборт гэж байсангүй. Хэрвээ ээж нь аборт хийлгэж гисэн бол хүн төрөлхтөн түүний гайхамшигтай сайхан хөгжмөөр дутах байлаа. Дуу хөгжмийнхэн бидэнд Бетховены түүх урам өгдөг юм аа. Тим гентэй, тим өвчтэй архичин авгаа хүүхэд төрүүлэх хэрэггүй гэж үздэг байсан нийгэм бодлоо өөрчлөх хэрэгтэй болж байгаа юм аа. Тэр бол Бурхны бэлэг, үнэхээр сод хүн. Надад ч бас нэмж хэлэх зүйл байна. Хин ч иймэрхүү хүнд асуудалтай нөхцөл жирэмсэж болох юм. Гэсэн ч төлөвлөөгүй байсан хүүхэд бүрт ертөнцийн мэндэлж өсгүүлэх хэрэгтэй. Хүүхэд ирсэн л бол Бурхан түүнийг өсгөх хүч боломжийг өгөх л болно. Ялангуяа үүнд хажуудах эр хүн эсвэл гэр бүлийнхний тусалцаа заавал хэрэг болдог. Ямар ч хүчтэй эмэгтэй байсан ч эр хүний тусламж дэмжлэг байхгүй бол маш хүнд байдаг. Манай нийгэмд бизнесмен эмэгтэйчүүд зөндөө байдаг ч үнэндээ эрчүүд минь та нар үнэхээр хэрэгтэй байдаг шүү. Үнэхээр тийм шүү.